За ингээд эцэг эхчүүдэд зориулсан боловсролын сэтгэл зүйн хүүхдүүдтэй ажиллах одоо сэтгэл зүйн зөвлөгөөгөө эхэлж байна. За би бол одоо ирэх 8 9 хичээл дээр бол бүтээмжийн талаар бол ярина. Яагаад тэгэхээр бүтээмжтэй хүн амжилттай байж чадна. Амжилттай хүн аз жаргалтай амьдрч чаднаа. Тэгэхээр сүүлийн 50 гаруй жил сэтгэл зүйчид бүтээмжийн сэтгэл зүйн хүчин зүйлийг бол судалж үзсэн. Яг ямар сэтгэл зүйн хэв шинж бүтээмжтэй хүнийг бий болгоод байна вэ гэдгийг бол үзсэн байгаа. Ингээд хэдүүлээ хамтдаа энийг одоо үзье. За нэгдүгээр хүчин зүйл өөрийгөө хянах чадвар. Тэгэхээр Стэнфордын их сургууль дээр бол 1970-аад оноос хойш хэд хэдэн туршилтууд бол явуулсан. Эдний нэг бол энэ Орио туршилт гэж байна. За энэ туршилтаар яасан бэ гэхээр 4-6 настай хүүхдүүдийг хоос өрөөнд оруулаад тэнд нь тоглоом байхгүй, телевиз байхгүй, сатаарх юм байхгүй, ганцхан ширээ байгаа. Энэ ширээн дээр нэг ширхэг Орио бичээн тавьсан. Орио бичээнийг бол та бүгд магадгүй зарим нь дуртай иддэг байж магадгүй. За энэ бичээнийг одоо тавиад тэгээд энэ бичээний одоо аваад бол идэж болноо. Эсвэл 15 минут идэхгүй ингээд тэсээд өөр юу ч хийхгүй хийх юм байхгүй хүүхд суугаад чадах юм бол нэмж нэгийг өгөө гэсэн байна. За ингээд туршилтанд орсон хүүхдүүдийн бол бас нэлээд хэсэг нь тэсгүй идсэн. За зарим хэсэг нь бол одоо тэсэж жагаад 15 минут тэс сууж жагаад хоёр дахь бичээнээ бол авч идсэн. Тэгэхээр жоохон хүүхдийн хувьд 4-6 настай хүүхдийн хувьд 15 минут хийх юм огт байхгүй. Тэгээ өмнө нь одоо гоё өнөрцөн бичээнтэй суuna гэдэг бол мэдээж ямар том төвчээр шалгасан ажил вэ гэдгийг бол та бүгд бас төсөөлж байгаа байх. За хамгийн гол нь Стэнфордын эрдэмтэд энэ хүүхдүүдэд дагаад үтсэн байгаа юм. 10 жил, 15 жил дагсан. Тэгэхэд бичээнийг идэхгүйгээр өөрийгөө хянаж чадсан хүүхдүүд 10 жилийн дараа, 15 жилийн дараа судлаад үзэхээр сурлагандаа сайн, за шилжилтийн насны элдв одоо хорт зуршлуудаас зайлсхийж өөрийгөө хянаж чадсан. За ер нь явандаа амьдралд бол амжилттай юм хүмүүс болсон байна. Нөгөө хүүхдүүдтэйг харьцуулахад. Тэгээ би өөрийнхөө хүүхдүүдээр бас энэ туршилтыг бол хийж үзсэн. Бас их хөөрхөн юм байлээ. Та бүгд бас хийж үзэж болно. Ер нь 3-аас 8-9 нас хүртэл бол хийгээд үзэх бас боломжтой. Ингээд танаа хүүхдийн өөрийгөө хянах чадвар хэр байна вэ гэдгийг үзчих боломжтой. Манай хүүхдүүдийн хувьд бол бас зарим нь булангаас нь мэрсэн долоосон ийм тохиолдол бас гарсан юм хөвгчлөлтэй юм байлээ. За тэгвэл өөрийгөө хянах чадвар гэж юу ярьж байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ авч үзье. За хорт зуршлаас өөрийгөө татах, сэргийлэх. За нэгэнд одоо орцсон хорт зуршил одоо залхуурах, тамхи, арх, их эдхийн дон. За зарим хүмүүс бол одоо дэлгүүр хэсгийн дон. Ийм донгуудаас өөрийгөө хянаж татаж авах. За жишээлбэл бас хүсээгүй жирэмслэлт бол бас энэний нэг юм жишээ байж байгаа. Шилжилтийн насанд одоо нөгөө хүндээ хэд татагдсан. Тэрнээс болж одоо эрүүл сарвал бас дүгнэлт гаргаж чадахгүй ингээд тооцоолоогүй жирэмслэлт бий болох. За эрэгтэй нь бас тэр хариуцлага ухамсарлахгүй байх гэд. Энэ бол бас өөрийгөө хянах чадвартай холбоотой гэж сэтгэл зүйчнэр үздэг юм байна. За түрэмгийлэл уур уцаар байна. За шаардлагагүй сэтгэл хөдлөлүүд их байдаг хүнд энийгээ барих тий сэтгэл хөдлөл гэдэг бол ер нь хүнд бол ихэвчлэн хортой тал руугаа байдаг. Өнгөц дүгндэг, түргэн хуумгаа хандах ийм нөхцөлийг бол бүрдүүлж байдаг. За спортоор хичээллэх турах гэж байгаа тий турна гэдэг бол одоо энэ бол одоо муу юмнаас өөрийгөө татах гэхээс илүүтэй сайн зүйл хийх тухай болж эхэлж байна. За төвчээртэй байж сурах. Төвчээртэй хүүхдэл ер нь сурлагандаа сайн байна. Ягаад тэгэхээр жоохон хүүхд чинь одоо тоглоомоор байна. Удаан суух хэцүү, босоод явмаар байна. Гар утас телевиз үзмээр байна те. Тэгэхээр энэ бүх одоо зүйлийг өөрийгөө хянах замаар татгалзаад хичээлдээ гол анхаарлаа хандуулж чадж байна л гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө хянах чадварын тухай бол та бүгдэд одоо их тодорхой болж байгаа. Хэрэгтэй зүйлд анхаарлаа хандуулах те. Өөрөөр хэлбэл өөрийгөө хянах чадвар бол түгээмэл үйлчлэгээтэй. Юу вэ гэхээр буруу зүйлээс өөрийгөө татаж аавна, зөв зүйл рүү өөрийгөө төвлөрүүлнэ л гэсэн үг ерөөсөө. Энийг л өөрийгөө хянах чадвар гэдэг. За тэгэхээр өөрийгөө хянах чадварын тухай одоо хамгийн орчин үеийн хамгийн одоо гүнзгий судалсан хамгийн нэртэй эрдэмтэн бол энэ Рой Баумайстер гэж хүн байгаа.
За энэ will power гэж өөрийгөө хянах чадварын тухай ном бичсэн. Энэ номыг бас эцэгчүүд аваад уншиж болно. Юу гэж үзэж байгаа вэ гэхээр өөрийгөө хянах чадвар бол яг булчинтай адилхан юм аа. Энийг бол хөгжүүлж болно л гэдэг асуудал ярьж байгаа. Тэгэхээр түрүүний одоо та бүгд хүүхдүүдээрээ туршилт хийгээд үзэхэд за магадгүй 3-аас 6, 8, 9 настай хүүхд ойройгоор туршиж байна. За тэрнээс жоохон том хүүхдүүдийг бол одоо арай өөр зүйлэр те хичээлээ сайн хийгээд одоо 7 хоног төвлөрч чадах юм бол хүсэж байгаа тэр пүүзий чинь ч гэдэг юм уу тэр хүсэж байгаа ямын толомич авч өгөө гэд ингэж одоо арай өөр арай гүнзгий төвшөнд ингэж туршиж болно. Ингээд танаа хүүхдийн өөрийгөө хянах чадвар харьцангуй сул байвал энд бол одоо санаа сэтгэлээр ундах шаардлагагүй. Энэ бол таны одоо ажиллагаа эхэлж байна гэсэн. Ягаад тэгэхээр булчин сул өгдсөн байна. Энийг хөгжүүлэх ёстой, хөгжүүлэх боломжтой гэж. Тэр Рой Баумайстер бол ерөөсөө хөгжүүлэх боломжтой байна гэж ингээд судалж нээж гаргасан. За ер нь бол яаж хөгжүүлэх вэ гэхээр нэгдүгээрт буруу зуршлуудыг хянаж устгаж сурна. За жишээлбэл хүүхдүүд бол компьютер тоглоомд одоо донтдог. Тэгэхээр эндээс өөрийгөө одоо баг багаар татаж авч сурна гэсэн үг. Тэгэхээр компьютер тоглоом тоглохоо боль гэд эцэг эхчүүд загнаад байна гэдэг бол ямар ч үр дүнгүй гэдэг нь эндээс ойлгож байгаа. Нэгэнт өөрийгөө хянах чадвар алдсан. Угаасаа өөрийгөө хянах чадвар султай хүүхдэд загнаад одоо зандраад байна гэдэг нь бол улам л тэр хүүхдийг л сэтгэл зүйн хувьд ийм осолтой нөхцөл байдал руу оруулж байгаа. Тэгэхээр ерөөсөө өөрийгөө хянах чадвар бол яг булчинтай адилхан алгуур хөгжнөө. Жил 2 жилийн ажил шүү гэдгийг л би хатуу анхааруулж хэлэх гээд байна. Та бүгд одоо өөрсдөө фитнест очиод нэг өдрийн дотор гинт шаварцны гэр шиг бак болохгүй юм байгаа зү. Яг л тэрнтэй адилхан. Тэгэхээр загинт зандарч ерөөсөө болохгүй. Баг багаар ахиц гарган чимхээр урагшлна. Нэг мэтгэд жил 2 жил ч өнгөрсөн байна. Танаа хүүхэд өөрийгөө хянах чадвараа хөгжүүлсэн байх юм аа. За тэгээд чихэр их идэх гээл бас иймэрхүү буруу зуршлууд хүүхэд болгон дээр өөр байгаа. Нэг буруу зуршил гаргаад тэрийг хянах чиглэл рүү ажиллая. За хоёрдугаар зөв зүйл төвлөрч сурья. Жишээлбэл одоо мөнгө цуглуулж хэвшээ л да. Ягаад тэгэхээр мөнгө цуглуулах чинь бас л эргээд нөгөө цуглуулж байгаа мөнгөө зорилгодоо хүргэхээс нь өмнө аваад гоё юм аваад идчих гээд нь шүү дээ ерөөсөө. Тэгэхээр чи энэ зорилгодоо хүрэхин тулд энэ мөнгөө одоо яг үнэнчээр цуглуулаа гэдэг энийг нь одоо хийж энийг нь одоо тусалж зөвлөж хажуу талаас нь дэмжиж ингэж хэвшүүлж чадах юм бол хүүхдийн чинь өөрийгөө хянах чадвар бол баг багаар нэмэгдэх нэ. За ингээд мэдээж эцэг эхчүүд анзаарч байгаа. Энэ бол зөвхөн хүүхдийн тухай асуудал биш. Өнөөдөр 30-тай, 40-тай, 50-тай, 60-тай өөрийгөө хянах чадвараа одоо ийм чадвар байдгийг ч мэдэхгүй, сэтгэл зүйн мэдээж ойлголт байхгүй, сэтгэл зүйн ухааны талаар тэгээд өөрийгөө хянаж чаддаггүй түрүүн ярьсан одоо таргалалт гэдэг юм уу, арх, тамхи, дон. За тэгэл одоо сэтгэл хөдлөлөө ерөөсөө барьж чаддаггүй, түргэн уур уцаартай. Тэрнээсээ болоод эргэн тойрны хүмүүсээ гомдоодог ийм хүмүүс бидний эргэн тойронд байж байгаа. Энэ хүмүүст ч гэсэн хамааралтай. Тэгээ энэ хүмүүст одоо хандаж хэлэхэд бол сайн мэдээ энэ бол булчинтай адилхан хөгжүүлж болох юм байна. Гэхдээ нэг юмыг ойлгох ёстой. Ямар ч булчин хүний биед нэг өдрийн дотор хөгждөг юм аа. Жил 2 жил ууггүй хичээлж байж хөгждөг юм шүү. Тэгэхээр 7 хоног болгон өөртөө зорилт тавьж байгаад өөрийгөө хянах чадвараа баг багаар хөгжүүлэх ёстой. За бас нэг дахиад одоо эцэстэн дүгнжлэхэд сайн мэдээ бол өөрийгөө хянах чадвар гэдэг маань бол мөн л булчинтай адилхан тийм универсалны чадвар байгаа. Та гарынхаа булчин хөгжүүлчлээ. Таны гар одоо бак булчинтай боллоо. Энэ яах вэ? Та энэ гараараа хүнд юм өргөж чадна. Та бүх барилдаж чадна. За та одоо энэ гараараа хүүхдэд тэврээд өргөөд удаан тэсээд одоо авч явж чадна. Өөрөөр хэлбэл энэ гарын чин булчингаар та маш олон юм хийж чадж байна гэсэн үг байхгүй юу? Яг энэтэй адилхан өөрийгөө хянах чадвар бол түгээмэл нийтлэг чанар байна. Өөрийгөө хянах чадварыг та нэг барьж аваад хөгжүүлчих юм бол таны бүхий л сэтгэл зүй, бүхий л бүтээмж, бүхий л энэ амжилтанд бол сайнаар нөлөөлнө гэсэн үг. За ингээд дараагийнхаа зөвлөгөө хүртэл түр баяртай. Та бүгд тэмдэглэл хөтлөөд за бас энэ фэйсбүүкийн хуудсан дээр энэ видеоны доор туршилтуудаа яаж явуулсан, за ямар байдлаар одоо энэ одоо хүүхдтэйгээ болон
өөртөө ажиллах гэж байна вэ те. Энэ талаараа бас бичиж хуваалцж явбал бас сайн бахаа гэж бодож байна. За баярлалаа.